За бүгдээр нь энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Тэгэд миний одоо хамгийн сахилга баттай 18 минут эхлэх гэж байгаа таатай байна. Миний хэлэх гэж байгаа зүйл бол үнцийн хэрхэн бүтдэг юм бэ гэдэг талаар та бүхэнтэйгээ хуваалцахаар ирсэн. Ямар ч байсан өнөөдөр та бүхэнд нэг эндээс гарахад маш гоё. Одоо би нөгөө энд орж ирэхээ өмнө асуулаа. Дуулж болох уу гэсэн чинь болохгүй л гэж байна. Чөлөөгөөс болохгүй гэсэн болохгүй л гэж байна гэдэг чинь. Тэгээд маш чөлөөтэй ярьдаг хүн. Гэхдээ өнөөдөр бол TEDx намайг дэг журамд оруулж байна. Тэгээд Монгол хүмүүсийн хөгжил бол хаанаас эхлэх вэ гэхээр бие биенийгээ харж гоё, баярлдаг, инээмсэглэдэг болсон тэр өдөр ирнэ гэдэг чин сэтгэлээсээ итгэдэг. Тэгээд хажууд байгаа найзуудраа нэг чин сэтгэлээсээ инээмсэглэл хэлье. Нэг 10 зүйлийг танилцуулна. 10 зүйл нь юу юм бэ гэхээр мэдлэгийг ер нь 4 ангилж байгаа. Эхнийх нь бол тухайн мэдлэг. Уншиж олно, янз бүрийн юмнуудаас ингээ харж олно, YouTube-ээс харж олно, бид нар ингээ ChatGPT-гээ сайгаа олчиж олно. За хоёр дахь түвшний мэдлэг бол процесс мэдлэг. Би түрүүн хэлсэн шүү дээ. 10 жил тайзан дээр байсан юм чи одоо надад нэг хайх юм алгаа гэдэг нь үнэхээр энд байгаад гараад ингээ сурцсан учраас нэг тийм одоо айдас ч юм уу ингээ юм байхгүй гэсэн. Энэ ямар мэдлэг вэ гэхээр процесс мэдлэг. За гурав дахь түвшний мэдлэг бол know how буюу яг энэ нөгөө нэг бидний know how гэж нэрлэдэг энэ мэдлэг байгаа. Би энд ирээд ямар нэг юм ярихын тулд нэг ямар нэгэн тийм нэг үн цэнийг бий болгосон учраас энд зогсож байна гэж ойлгож байгаа. За тэгээд дөрөв дэх түвшний мэдлэг бол бүтээл. Ярьсан зүйлээ та нарт эндээс гаргах чинь гарын авлага юм уу ном болгоод өгөх гэдэг энэ зүйл байгаа. Хамгийн том мэдлэг дээр хоёр дахь түвшний мэдлэг буюу энэ процесс мэдлэг их чухал байдаг. Гарч ирээд ярих, хүмүүстээр одоо ингээд танилцуулга хийх гэдэг бол ийм бас амархан зүйл биш. Гэхдээ нэг бол амархан харагдуулдаг хүмүүс байдаг. Ягаад тэгэхээр тэрийг хийсээр гад процесс мэдлэгтэй болсон гэсэн үг тийм. За тэгээ үн цэнийг ер нь хэрхэн бүтдэг вэ? Үн цэнийг яаж бүтээх вэ гэдэг талаар та бүхэндээ 18 минутын хугацаанд гоё аз жаргалтайгаар сургалт орё гэж бэлдсэн байгаа. Тэгээд тарих ер нь 99% нь юмд хуурддаг гинэ. Ер нь багийн хошгруулж энэ хотлаа даа гэж ер нь хүү юм ярьж яхад ингээ итгэдэг гинэ. За ганцхан юмд хуурддаг нь яадаг вэ гэхээр би та нарт гоё нөгөө илтгэлийнхаа ихэнд нэг гоё инээмсэглэдэг супер арга зааж өгөх хэлэх гээд байхгүй. Ингээ бүгдээрээ ингээд нэг анхаарлаа төвлөрүүлж байгаа л уруулаа гурвалжин болгоод хамгийн сайнаараа нөгөө бид нар нэг галуу нугас гэдэг шүү дээ. Тэр шиг хамгийн сайнаараа урьдчилуулж шүү. За бүр хичээ шүү. Чин сэтгэлээс. 1 2 3 и. За инээмсэглэхгүй байвал ер нь хажуу талынхаа найз ч юм уу дотны хүн байвал хараад ингээд үзээрэй заяа. За тэгэхээр энэ яадаг вэ гэхээр яг ингээ уруулжин болоо урьдчилж явах үед эндорфин буюу ад жаргалын гормон ялгардаг юм байна. Ад жаргалын гормон ингээд стрессдэг, ууралдаг ингээд маш олон юм болж явах юм бол нэг ингээд найз чи ингээд нэг орсон чи ингээд нэг чичирсэн байж бол. За миний найз наашаа нэг хардаа гэд энэ сургалтын сууснараа та нар яах нэг ингэнэ ш. За тэгээд хүнд инээмсэглэл гэдэг бол хамгийн том аз жаргал. Процесс мэдлэг гэдэгтэй адилхан ингээд поинтер барьж ярих чинь бас тийм амархан бол зүйл биш. Манайхан ч гэсэн гэс мэдрээ гаргацсан юм ш. Энэ багш ширн юм яриад байж өдөө презентацийн гаргачих. За хоёр юм байгаа. Эхнийх нь болохоор юу вэ гэхээр соёлын ялгаа. Дорны соёл буюу Аз хүмүүс бид нар яадаг вэ гэхээр өөрсдийнхөө за найдангийн экватор гэх нэг нөхөр гарч ирээд өнөөдөр энд юм ярьлаа. Тэгвэл энэ нөхөр тэгвэл яатсан юм бэ гэдэг талаар ингээ ярилцдаг. Энэ бол дорны соёл буюу юу хийж бүтээсэн хэдэн хүний амьдралыг өөрчилснөөс нь үнэлдэг соёлыг дорны соёл гэж байна. Үн цэний хамгийн том хэмжигдэх зүйл. Өрний соёл бол яадаг вэ гэхээр чи тийм лаг юм бол мөнгө чи хаана байна гэдэг ч юм уу те. Чиний тийм үнэхээр сайн юм бол бүтээсэн зүйл чи хаана байна гэдгийг хэлдэг соёл. 21-р зууны үед бид нар ямар соёлыг авч явах вэ гэхээр өрн дорны соёлыг яг нэг арга билгийн нэг юм загас байдаг шиг хослуулсан хүмүүс л хамгийн сайнаар үн цэнтэй явна гэсэн. Тэгээс нэг агууд суудсан ингээд бясалгаал ингээд ядуу хувраггүй юм игээ суугаад одоо болохоо болцсон ба шүү дээ тий. Бас нэг юм хүн чинь гоё амьдрмаар байна, хүснээр амьдрмаар байна, өөр зүйлийг бүтээмээр байна. Тэгэхээр ерөөсөө бидний ингээд өнөөдрийн үн цэнийг хамгийн том зүйл бол юу вэ гэхээр өрний соёл, дорны соёл хоёрыг хослуулж авч явах нь хамгийн сайхан гэсэн. Тэгээ бид өөрийгөө бас сайн товчхон танилцуулъя. Намайг Эрэг Инхбаатар гэдэг. Тэнгууд хүний тархинд хоёр юм үүснэ, хөөрцөн гарваа гэсэн чи ямар ч байсан дараа нь харахтаа нэг эрэг мэрэг гэдээсэн багш байна гэж үлдэнэ. Дараагийнхаа удаад дахиад нэг таарахтаа яагаад эрэг гэсэн бол гэж үзэж болно. Тэгээ би 10 жил хичээл заасан, 10 жилийн сургалт үйл ажиллагааг явуулсан. Монгол улсад 3 том төслийг хэрэгжүүлсэн бас их аз жаргалтай амьдардаг хүн.
Яагаад энэ аз жаргалтай байна гэхээр Эртч Монгол гэдэг хөтөлбөрийг анх санаачилж эхлүүлээд Монгол улс одоо Сүхбаатарын талбай дээр 30 мянган хүн ирээд өглөөний 6 цагт хоо ингээд бүжгээ хийгээд дуулаад аз жаргалтайгаар ингээд байж ирсэн. За энэ аян маань явсаар хагаад сая 650 мянган хүн төрсэн. Илүүдэлжингүү Эртч Монгол аян гэдэг засгийн газрын аян болж Монгол орон даяар хэрэгжижсэн. Энэхүү сайхан аяныг санаачилж эхлүүлжсэндээ бол туйлын баяртай явдаг. За миний бас нэг хийсэн бих азтай хүн гэж өөрийгөө боддог. 6 охинтой айлын ганц хүү. Аав ээж маань намайг төрүүлэх гэж төрүүлсэн. Тэгээ би та нарт юу хэлэх гэж байгаа юм бэхээр хизээчдээ шантраараа гэж байгаа. Та нар ингээд ямар нэг юм болно, янз бүрийн болно ингээд унмаараа болмоороо гэвэл манай аав ээж намайг бараг мэдээ насны явцсан бараг 50 40 жоохтой гаргасан. Тэгээ хүүтэй болмоор байсан тэр бодлоны явсаар хагаад хамгийн сүүлд нь үнц нь бий болоод гарч ирсэн. Тэгээ 6 сайхан ихч хайртай ээж тэгээд одоо эхнэр хөөрхөн охинтой 9 эмэгтэй хүний дунд амьдардаг хэвээр ад жаргалтай сайхан аав байна. Бүгдээрэнд нь баярлалаа. За дараагийн слайдаа гаргачих. Тэгэхээр тууштай байдал гэдэг бол бидний хувьд хамгийн сайхан. За хүмүүс тийм миний хэлэх дуртай хамгийн гол зүйл бол юу хийж байгаа бид нар дандаа өөрөөсөө асуудаг. Юу хийгээд байгаа юм. Би энэ илтгэл танилцуулж шít хүмүүст юм өгч байна. Яаж хийгээд байгаагаа бид нар мэдээд байгаа. Яагаад гэвэл чи олон жил процесс мэдлэгтэй юм чинь илтгэлээ танилцуулж байна. Яагаад хийж байгаа гэдэг маш чухал. Энд асуултанд хариулсан хүмүүс хамгийн том зүйлийг бүтээдэг. Хоёр дахь том төсөл нь яг энэ үйл ажиллагааны хүрээнд бид гэж байгаа. Бигийн тухай аль болох ярихгүй гэж байна. Бид багаараа Монгол улсыг 12 удаа бүтэн тойрсон. 21 аймагт 12 удаа очиж хичээл заасан. Монгол улсынхаа 234 сумд эерэг хандлага харилцааны хичээлийг бид очиж заасан. Дэлхийн 10 улсын 41 хотод очиж хичээл заасан. Би хамгийн муу англи хэлтэй. Манайхан бол супер манавагийнхан гарч ирээл. My name is Equator. I am from Mongolia. You can call me James, LeBron James, James Bond man гэдэг. Өөрсдийнх нь ингээд хүмүүстэй ингээд яриад. My God's Olympic champion bedridden 2 years ago гэдэг ингээд. Өөрийнхөө хамгийн чаддгаараа ярьж байгаа юм л та. Тэр мөрчлөнгээр ингээд явсан. За энийг бүтээгээ явж байгаад хамгийн гой зүйл нь юу байсан бэ гэхээр би яагаад гэсэн асуултандаа хариулсан учраас өдөр болгон аз жаргалтайгаар мөнгөгүй үе байна, шантрах үе байна, хэцүү үе байна. Заримдаа бүр болмоор санагдан, заримдаа цухтаамаар санагдан. Гэхдээ хизээч би болоогүй. Яагаад гэвэл би яагаад гэсэн асуултандаа хариулсан. Миний хүүхдүүд өнөөдөр сайхан амьдарч байна. Миний хүүхдүүд өнөөдөр хүссэн газраа байна. Миний хүүхдүүд өнөөдөр дулаахан бүх зүйл хайр, инэрл бүх юмар дутхгүй байна. Тэгвэл зөвхөн миний хүүхдүүд биш, миний хүүхдүүдтэй адилхан өсөж байгаа бүх хүүхдүүд тэр зүйлийг мэдэрдэг болсон үед Монгол улс маань хөгжинө гэдэгт би итгэдэг. Хүү охин хоёртой амьдралын төлөө алхаж яваа жирийн нэг эцэг хүү учраас бид нар бүгдээрээ хамтдаа хөгжсөн үед Монгол улс хөгжинө, бүгдээрээ хамтдаа сэтгэлгээгээ өөрчилсөн үед Монгол улс хөгжинө гэдэг энэ асуултын хариулт байгаа. Нэг өдөр миний хүүгээс магадгүй миний охиноос хэн нэг яриад чиний аав ямар хүн байсан юм бэ гэж асуухад би яагаад гэсэн асуултанд хариулсан учраас миний аав Монгол улсын боловсролын системд хувь хүний хөгжлийн хичээлийг оруулсан хүн байд юм а гэж хэлэх. Тэр өдрийн хүртэл унтахгүй байж чадна, өсөж чадна, төвчээртэй байж чадна. Ягаад гэвэл зөвхөн миний амьдрал болоод энэ амьдрал болдог юм биш. Бусдын төлөө гэсэн амьдрал чин сэтгэлээсээ эерэг өөрчлөлт авчирдаг учраас та нар ч гэсэн бусдын төлөө гэсэн сайхан сэтгэлтэй байгаарай гэж чин сэтгэлээсээ бас хүсье. Өрний соёл, дорны соёл гэж юу хэлээд байна гэхээр хүний ер нь нөгөө өрний соёл дотор олж байгаа орлогын 33% нь байнгын ордог орлого. Та хүссэн ч хүсээгүй ч ингээд ороод ирж байгаа орлого байна. 33% нь бол хичээл зүтгэлээс орлох орлого. Өнөөдөр ихэд би 34 хоног амралтгүй ажиллаж байна. 3 ажил дээр зэрэг ажиллаж байна. Тэгээ яагаад энэ болгоны төлөө нэг ингээд яваад байна. Сая ч гэсэн ингээд өчигдөр 4 хүртэл төсөл бичээд өглөө 6 цаг тусаад 2 нээлтэн дээр очиж үг хэлчихэд наашаа гараад ирж байгаа. Яагаад гэвэл би зоригтой байна. Тэгэхээр энэ нэг хичээл зүтгэлээс орох орлого буюу үн цэнэ бас нэмж штэ. Зүгээр байгаа л байвал нөгөө ордог нь ороод байж. Гурав дахь нь бол яагаад өнөөдөр энэ тайзан дээр гарсан бэ гэхээр ашиггүй 33% гэж байдаг. Ямар ч ашиггүй, хүнд ч хэрэггүй. Чи 10 жил хүний төлөө хичээл заасан, 10 жил явсан, 10 жил ингээд хүмүүс чамд үн цэнтэй биш санагцсан ч юм уу одоо хүмүүс ингээ үү гэсэн чамаагүй өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө өдөр болгон амьсгалсан, амьдрсан явсан. Тэрний шагнал болгоод өнөөдөр би магадгүй энэ гайхамшигтай сайхан улаан одоо ийм логоны дэргэд ардаа сайхан презентацийн тавьчаад зогсож гинэ гэж бодож байна.
За тэгэхээр манайхан тэр ашиггүй 33% маш сайн хийсэн учраас юм байгаа. Монголын лектортууд би 12 жилийн өмнө нэг цагийн хичээлийг 17,500 төгрөгөөр заадаг байсан. Одоо миний үнц нь тэндээс 200 дахин магадгүй өссөн. Яагаад гэвэл 10 жил тууштай байсан, 10 жил тасралтгүй хүчээсэн, 10 жил үнэхээр өөрийнхөө амьдралыг болгох биш, бусдын амьдралыг сайхан байгаасаа гэж өссөн. Ашиггүй 33% маш сайн хийсэн учраас үнц нь бүтсэн гэж үздэг. Хүнд маш сайн чаддаг нэг зүйл байх хэрэгтэй. Одоо нөгөө Брюс Ли хэлсэн байдаг штэ. Би бол ийм нэг мянган ур чадвар эзэмсэн хүнээс айдгүй. Ганцхан зүйлийг 1000 давтсан хүнээс айдаг гэдэг. Тийм учраас та нар маань зараа бол ерөөс үнэг бол залтай амт учраас ямар ч амтыг идэж чаддаг. Гэхдээ зарааг чаддаггүй. Зараа ерөөсөө гайхуулаад байх юм байхгүй. Зараанд ганцхан юм байдаг. Тэрний юу гэхээр аюул ойтой тэрхүү ингээд өсөө очдөг. Яг энэтэй адилхан бид нар ямар ч зүйл таанч очсон хоолоо болоод идэхээр тийм нэг л чадвартай болчиход маш олон зүйл өөрчлөгдөн. Тэр чадварууд чинь үржин, өснө, өөр чадварууд руу хувирч чадна. Тэр учраас яг энэ зараатай адилхан өөрийнхөө хамгийн сайн гялцдаг хүнд нэг юм байдаг. Нойргүй хонжсэн ч, ядарч яасан ч, хэцүү байсан ч яваал очдог. Заал руугаа цүнхөө өрөөд ч юм уу. Тэр мөрөөдлөө олох нь та нарын хувьд хамгийн чухал учраас яг тэр нэг зүйлийг олоорой гэж та бүхэндээ бас чин сэтгэлээсээ хүсэж байна. Хүнд бол ийм нөгөө хэрэгцээний гэж байдаг. Одоо хамгийн гол нь хүнийг одоо Сингапурт бол бид нар ингээд сураад ажиллаад ингээд явж явахт юу гэдэг вэ гэхээр чи өдөр болгон шинэ жилд орж байгаа юм шиг бай гэж хэлдэг байхгүй. Өдөр болгон шинэ жилд орж байгаа юм шиг. Яагаад тэгэхээр ингээд шинэ жил рүү оронгууд хүмүүс хараад шинэ жил рүү оронгууд ингээд хүн болгон чамааг харж байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байхаараа хүн өөртөө итгэлтэй байдаг. Өөртөө итгэл юунаас үүсдэг вэ гэхээр ерөөсөө л хүн болгон чамааг шинэ жилд орж байгаа юм шиг харж чинь гэж нэг өөртөө итгэхээс эхэлнэ. Би цахимаар хичээл зааж байхдаа өөрлөгөө ус цацаад байхгүй. Манай ихнэр тэгчих. Харин хинч байхгүй чи яагаад ус цацаад байгаа юм бэ гэсэн. Гэхдээ харин шинэ жилд орж байгаа юм шиг лээ шүү дээ. Яагаад тэр нэг юм үнэрийн мэдрэмжийн 5 мэдрхүүг ажилуулах нь яагаад ийм чухал гэдэгтэй адилхан юм зүйл байгаа. Тэгэхээр монголчууд ямар үед бид нар аз жаргалтай байх вэ гэхээр ерөөсөө аюулгүй байдал, физиологийн хэрэгцээ, утаагүй, замын төгжрөлгүй болсныхаа дараа хайрлагдах, хүндлүүлэх, чин сэтгэлээр үнэлүүлэх тэр хэрэгцээ нь хангагдсан үедээ бид нар хамгийн үнцэнтэй байна. Би их баяртай байгаа. 12 жил хичээсэн, 12 жил шантралгүй явсан, 12 жил үү гэж хэлсэн чамаагүй өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө явсан. Яг 14 хоногийн өмнө бас 1.2 тэрбумын төсөлтөөр гарын үсэг зурсан. Хүмүүсийн төлөө, нийгмийн сайхны төлөө хийх. Тэгэхээр чамд тэрэг төрдөгч өдөр ирнэ, тэр бумаар үнэлэгдэгч өдөр ирнэ, тэр болгонд харин хүн хэвээрээ байгаараа гэж та бүхэндээ бас чин сэтгэлээсээ хүсье. Бидний чинь жоохон багч айкугаа хөгжүүлээд байсан. Одоо л ийхгүй болсон. Ягаад гэвэл хатуу ур чадварууд бол ерөөсөө бидний одоо зөөлөн ур чадварууд буюу хүнтэй харьцах, хүнлүү харах. Сингапурт бол биднэрт $30 million янз бүрийн ийм юм зааж байгаа шүү дээ. 2-3 метрээс хүнийг хөтөж аав. Инээмсгэл инехгүй бол нөгөө аргаа хийвэл. Инээмсгэлтэй тэгээд ай контакт тогтоо. Өглөөний сайхан амарсан уу хийж явахт нь баялаа баяртай гэж хэлчихгээл энийг дадал болгохыг л биднэрт бүтэн 6 сар зааж байгаа шүү дээ. Залхмаар 5 төвшингээ 5хан юм заагаад байна. Гэтэ тэрийг дадал болгож чадсанараа төгөлдөрсөн байна. Одоо өнөөдөр би бол Монголоос их хурлын тамгын газрын судалгааны хүрээлэнд сургалт олон нийт хариуцсан хэлтсийн дараа хийж байгаа. Төр маань урьж ажиллуулж байгаа учраас их сэтгэл хангалуун ажилдаг. Тэгэхээр ингээд гоё юм хийдэг учраас өөрчлөлт авчраач гэж ажиллаж байгаа учраас гоё. Тэгээ яагаад энийг ярьж байна гэхээр би тэнд маш том нэг чадварыг эзэмссэн. Би сонсож сурсан байхгүй. Ярихаас илүү сонсож сурсан. Тэгээ тэрэнд их баярлдаг. Зарим үед ховор бай гэж байгаа. Үн цэнтэй бай гэдэг чинь ховор бай гэсэн үг. Би шавнартай хэлдэг хамгийн хайртай шавнартай. Юу гэж хэлдэг вэ гэхээр ямар нэг юм боллоо, дууслаа, хамгийн түрүүнд гараа явчих гэж хэлдэг байхгүй. Сонсоход муухай. Гэхдээ тэр хүн ховор байх тусмаа үн цэнтэй тий. Дараа нөгөө нэг багшлаач нэг уулзъя гэсэн чи гараа явуулсан. Дараа нь дахиж таарах болов эдэр гэдэг чинь маш их тийм гоё зүйл. Дахиад нэг юм үн цэнтэй бай гэсэн. За сарын сүүлд биш өдөр үрээр төлөвл гэдэг хамгийн сайн зарчим байдаг. Би нэг тийм сүрхээ ч юм уу олон юм хийдэг хүн биш 3 ажил зэрэг хийж байгаа. Гэхдээ ерөөсөө маш энгийн ажилдаг. Өглөө болго 10 зүйл бичээл гардаг. Маш энгийн. Өглөө 7 цагт 6 цагт тосно, 7 цагт бассейндаа сэлнэ, 8 цаг гэхэд нээлтэнд оролцсон, 9 цагт ингэн, 10 цагт ингэн, 11 цагт ингэн гээд 10 юмаа бичээл тэгээ нэг жоохон хүүхчиг нөгөөдгөө одоо ингээл 3 юм бүтцсэн байж тээ ингээд дугуйлаад ардталтны юм том 2 цэг тавьчихдаг байхгүй. Хүн чинь урмын амт шүү.
Ингээл дугуулаад тэр цэг тавьсныхаа дараа би ингээл дараагийн юм руугаа алхахтаа ингээл би нэг юм чадсан, хоёр юм чадсан, гурван юм чадсан, дөрөвдөгөө чадсан ингээл өдөр болго 10 зүйлийг амжуулдаг хүн сард хэдэн зүйл амжуулах вэ залууч та? 300 зүйл амжуул. Тал нь бүтэхгүй байг л дээ. Гэтэл та 150 бүтээмжтэй байна гэсэн. Тэм учраас өөрийнхөө би бол бичиж хийдэг хүн та нар бол одоо юм хөгжиж юмчиг календар энэ дээрээ тэмдэглээд гой хийчих байх гэж бод. Ерөөсөө үн цэнийг бүтээдэг алтан дүрэн бол үйлд бас дахин үйлд гэдэг л тийм л дүрэн. Үйл хөдлөхөрөнгөд 3 чухал зүйл байдаг гэж байгаа шүү дээ. Нэгт байршил, хоёрт байршил, гуравт байршил гэдэг шүү дээ. Үн цэн бүтээхэд 3 маш чухал зүйл байна. Нэгт үйлд, хоёрт үйлд, гуравт бас үйлд л гэж. Хамгийн том үн цэнийг бүтээгдэх зүйл бол нэг татгалцсан зүйлд 10 хариу үйлдэл үзүүлж байгаа. Нийгэм татгалцлаа. Би дэлхийн 10 улсын 41 хот руу явж хичээл орно гэж хүмүүст хэллээ. Хүмүүс намайг Экватора ер нь худлаа юм шүү. Болохгүй юм шүү. Чи өөрөө угаасаа дэлхийд гарах болоогүй гэдэр гэл тэглээ. Ер нь дуусч байна гэж юм те. Тэгэхээр би хэллээ. За окей. Би дэлхийд гарах болоогүй юм байна, ийм байна, тийм байна. Би тэр хүртлээр үнэлэгдэх болоогүй юм байна. Гэхдээ Монголын хамгийн одоо хүндлэлтэй 23 ахаа суулгаад өөртөө байсан 800 мянган төгрөгөөр сэндвич авч өгөө, ус авч өгөө хэвээр санхүүжилт авах гал цуглуулаад гарсан чинь хамгийн түрүү надаас 2 асуулт асуусан. Нэг нь Экватор чи хэдэн удаа Монгол улсаа тойрсон гэсэн. 2 гэсэн. Хоёр дахь нь юу байсан бэ гэхээр чамд мөнгө чинь байгаа мó л гэсэн. Би өмнө нь бол хохирогчийн сэтгэлгээтэй хүн байсан. Манай чинь нэг юм Аршантай 18 гээл чин сэтгэлээ ингээд ааруулаа хадгалж өгсөн мөксөн гэл нэг юм байнгын юм хохирогчийн сэтгэлгээтэй тийм дуу шүлэг мүлэг ихтэй. Тэгэнгუთ би тэнд нэг юм өөрийгөө олж авсан байхгүй. Би өмнө нь болохоор хүн ингээд чи мөнгөгүй штэ гэж хэлэнгуут нэг хамгийн сул тал нь учраас ингээд том юмаа тас гэж цохиулж байгаа юм шиг болоод ингээд өмөлцөөл өстө нэрэ намайг өстө ядарсан байж бол ингэж хэлэхтэй яад ингэж боддог байсан. Тэр өдөр би өөрийгөө өөрчилсөн. Яаж өөрчилсөн бэ гэхээр тэндээс ингэж гарсан. Үг хэлэх амархан байд юм а. Би үйлдэлээр харуулна гэд хамгийн нөгөө таргет буюу 23 хүнээс өш маргаашаас нь мөнгөнгүүр гэдэг эмнэлгийн захирал хүрлээгээд залуутаа уулзсан. Үлзээ тан гэдэг одоо одлын үйлдвэрийн захирал мөнгөнгээ эгчтэй уулзсан. Мобикомын бодлого захиралтай уулзсан. Ерөөсө нөгөө 23 хүн татгалцсан ч гэсэн дараагийн хүмүүстэйгээ уулзсараад 14 хоногийн дотор 18 сая төгрөг осгоод Өвөр Монголын 5 хятадын 5 хотоор яваад орд сотод 2000 хүнтэй лекц хамгийн их одоо гоё гайхамшигтай лекцийг зохион байгуулж ирсэн. Тэгэхээр бид нар шантарч болохгүй юм байна, хичээл болохгүй юм байна. Хин нэг нь чамайг үгүй бойл чи чадахгүй гэж хэлсэн ч гэсэн тэрэнд хэдэн хариу үйлдэл үзүүлэх нь 10 хариу үйлдэл үзүүлсэн үед та жинхэнэ хүчтэй, жинхэнэ үнцэнтэй, жинхнээсээ өөрийгөө бүтээгч болно. Түүнээс тийм хөрчийн сэтгэлгээтэй юм байхгүй, залуу байна энэ төр гэхгүйгээр явал хамгийн сайн гэсэн. За хүмүүсийн онцлог гэж байгаа. Ер нь бол нөгөө цаг байгаагаа учраас энэ нь бол ингээд явчих. Хүнд ингээд харахад ингээд мэдэгддэг. Ингээд лекцмэг сургалт орж байгаа гот ингээд өмнөөс инээгээд ингээд гоё мишээгээд өөстөө ингээд нүд нь ингээд сонсоо. За энэ нэр нь баруун тархинд хөгжсөн хүн байх магадaltaй юм байна. Зарим нь бол ингээд нэг иймэрхүү төв цараймаар тэгснэ нөхөр ер нь жоохон буудаад байна уу? Манай гэсэн цараймаартай байж магадгүй. Тэр мэтчлэнгээр одоо нөхөр Экватор 10 жил хичээл заасан хамгийн том давуу тал нь юу вэ гэхээр танхимдаа ороод бүх хүмүүсээ шууд ингээд хараад мэддэг ингээд сканердаа QR уусч гэл тэгдэж ш. Тэгэхээр энэ бол туршлага, энэ бол нөгөө 4 төвчний мэдлэгийн 3 төвчний мэдлэг. Та бүргэд байх уу, хун шугуу байх уу гэдгийг өөрөө шийддэг. Бүргдүүд бол хүчтэй, гэхдээ багаар ажиллаж чадахгүй байх магадaltaй, амиа байж магадгүй. Хун шугууд бол багаар байнга ажилладаг, өөрөө өөрсдөө дандаа торддог, үн цэнийг хамт бүтээдэг. Хэн байх уу гэдэг нь таны сонголт. За дараагийнх нь алдаагүй ирдэг амжилт гэж хизээч байхгүй. Тийм учраас алдаандаа хайртай байгаарай гэж та бүхэндээ хэлж байгаа. Хүний ерөөсөө хамгийн том зүйл бол юу вэ гэхээр би нэг Сингапурт сурж байхдаа нэг ганц л юм сурсан. Тэр нь юу вэ гэхээр ерөөс хүн байнга өөрийгөө өмөрөөд байт юм байна. За яаж өмөрдөг вэ гэхээр ерөөсөө ингээл зогсохороо ингээд зогсчдөг гинэ. Сайн байцгаана уу, өдрийн минь та бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе гэд. Энийг бол олон улсын хувь хүний хөгжлийн эслэр Адам Ева зогсдог гэж байгаа. Хамгийн нандин зүйлээ хамгаалж ш. Сайн байцгаана уу гэх тэ. Битээ гараа урдаа хараад бие барьж байгаа харин тийм байх шиг ардаа байна. Яаж? Хоёр дахь нандин зүйлээ хамгаалж ш. За энэ бол нарга тэ. Тэгэхээр ерөөс хүн бол өөрийгөө өмөрөөд байт юм байна. Хэрвээ
та төгөлдөр дараагийн төвшөнд гарыг гэвэл хамгийн сайнараа өөрөө өөрийгөө өмөөрхөө болох нь ерөөс хамгийн сайн. Жишээлбэл би өглөө гэрээсээ гарангууд ингээ өмдөө их татах дуттай. Эрэгтэй хүмүүс гэдэг юм уу, хөөхт одоо хүмүүс гэдэг юм уу, миний онцлог юм уу зүгээр ингээ жимбигээл тэгэнгუთ манай ихнэр ирэнгуутаа ингээ өмд буулгаад ингээл юм застдаг байхгүй. Тэгэнгуут нь хүний дотор хоёр хүн байгаа ш. Нэг нь заастаа намын гэрэл гоё нэг хуцаа өмсөө гарчмаараа ингээл хэрүүл хиймээр санагдаад би ч юм бол Сингапурын 4% хүн шүү дээ. Сурсан. 4% гаргаж яал. Асуулт асуу. Яасан миний хань гэж. Миний өмдөө хит их татах юм ба. Өнөөдөр чинь гоё TEDx орно үстэй. Ингээ хит их татсан чи чаа миний ханыг нөгөө хүмүүс чинь 4% л үннийг хэлдэг гинэ. Өмдөө их татаад байна гэж. Нөгөө үлдсэн нь болохоор харснаа энэ нөгөө нэг өмд нь бүр ингээ дээшээ татцсан яваад байдаг багшээлээ гэж дараа нь ярьд юм аа л да. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та нар чин үннийг хэлдэг 4% тайртай байгаараа 96% нь угаасаа та нарыг аваад ингээд ямар нэгэн байдлаар ингээд явд юм байна. Тэгээд цаг болсон байна гэдэг пайз би харлаа. Өнөөдөр маш хайхаа аз жаргалтайгаар энэ тайзан дээр зогслоо. Тэгээд би арх тамхи хэргэлдэггүй. Миний аав надад загсан 5 настайгаас хойш надад ямар үнцийг бүтсэн бэ гэхээр 10 жил сургалт заасан чи юу хийсэн бэ гэвэл надтай хамт явсан 200 сайхан залуу арх тамхи хэргэлдэггүй. Би энэгээр бахархдаг, бардамдаг энэ хорвоо дэлхий дээр хамгийн баян хүн гэж өөрийгөө хэлэх дуртай. Та бүхнийг урьж оролцуулсан чин сэтгэлээсээ баярлалаа. Баяртай.